Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Өнөөдөр бид таны гоо захан эрүүл мэнд. Ялангуяа таны халааснаас гарах сая төгрөгтэй шууд холбоотой маш чухал сэдвийг хүндэх гэж байна. Сүүлийн жилүүдэд сошиал медиа зурагт гудамжны самбаруудад нэгэн ижил сурталчилгаа тасралтгүй хөөрг боллоо. Шүдгүй болчихсон уу? Санаа зовлтгүй. Орчин үеийн технологийн гайхамшиг болох имплант буюу титан суулгацыг хийлгээд яг л өөрийн шүдчийг насан туршдаа ашиглаарай. Өвдөлтгүй, найдвартай, төгс шийдэл. Энэ үгийг та маш олоодаа сонссон байх тийм үү? Шүдний эмнэлгүүдийн вебсайт руу ороход л цав цагаан шүдэрээ гялалзуулан нэмсгэлсэн загвар өмсгчдийн зураг амжилттай болсон кейсүүд л харагддаг. Гэхдээ та яг үнэндээ энэ бүх гялалзсан сурталчилгааны цаана ямар гашуун үнэн хэдэн зуун саяар хэмжигдэх хохирол эрүүл мэндийн маш том эрсдлүүд нуугдаж байдгийг мэдвгүй. Эмнэлгүүд танд хизээч анхааруулж хэлэхгүй, магадгүй санаатаагаар нууцалдаг тэр сүудэрт буй талыг өнөөдөр би та бүхэнд яг бодит баримтжуулах ухааны үнэлтэйгээр дэлгэж байна. Би энэ бичлэгээрээ шүдний имплантыг бүр мөсөө үүсгэх гэвэ. Энэ бол үнэхээр аргаах ухааны том дэвшил мөн. Гэхдээ маркетинг хэтэрч хүмүүст төгс ямар ч асуудалгүй гэдэг хуурамч хүлээлт үүсгэснээр маш олон хүн хохирогч болж байна. Хурдан хугацаанд ямар ч бэлтгэлгүйгээр зөвхөн эмнэлгийн ашиг бодож хийсэн имплантууд хэдхэн жилийн дараа хэрхэн ундаг, хүмүүсийг яаж эрүүний ясны дутагдалд оруулж насан туршийн тарчлааныг бий болгодгийг та энэ бичлэгийг дуустал үзээд бүрэн ойлгох болно. Хэрэв та өөрөө эсвэл таны гэр бүлийн хэн нэгийг шүд суулгуулах гэж байгаа бол энэ бичлэгийг үзэж дуусгахаас өмнө хизээж битгий гэрээнд гарын өсгөлөөс мөнгөө тушаагаарай гэд би хатуу сануулмаар байна. За, бэлэн бол цаашаа бичлэг рүү орцгоё. Имплант хийлгэхээр очиход эмч нарын хэлдэг хамгийн анхны арга бол энэ шүд насан туршийн баталгаатай гэдэг өгүүлбэр юм. Тэд танд уламжлалт гүйрэлцэн шүд 7-10 жилийн дараа солигддог бол имплант насан туршдаа таних байна гэж хэлдэг. Гэвч энэ үг өөрөө маш том залмих. Логикийн занг агуулдаг гэдгийг та мэдвүү. Шинжилгээ ухааны урт хугацааны судалгаагаар имплант буюу эрүүний ясанд суулгаж буй тэрхүү титан шуургын амьдрах чадвар нь 10 жилийн хугацаанд дунджаар 90-95% байдаг. Энэ нь сайн үзүүлэлт мөн үү? Гэхдээ энд нэг маш том үгүй бий. Эмнэлгийн өгч байгаа насан туршийн баталгаа гэдэг нь зөвхөн таны эрүүний ясны дотор зоогдсон тэрхүү титан шуурганд л хамаатай болохоос биш, таны гаднаас харагдаж хоолж ажиллаж байгаа дэд бүтэц буюу шаазан шүдэнд огт хамаагүй байдаг. Таны тэрхүү хиймэл шаазан шүд холбогч иргэн цаг хугацааны явцад өдөр тутмын заншлаг ачаалал, шөнийн шүдээ хавирах туршил, амны хөндийн хүчлэлэг орчноос шалтгаалж илэгддэг, хагардаг, цуурдаг. Дунджаар 10-15 жилийн дараа тэрхүү дээд талын шүдийг заавал сольж шинжлэх шаардлага тулгардаг юм. Таны заавал мэдэх ёстой далд зардлууд энд бий. Дээд талын шаазан шүдийг солих зардлыг дахин бүрэн төлнө. Холбогч эерэг хугарах эсвэл сулрах төлбөр гарна. Жил бүр хийгдэх ёстой имплантын гүн цэвэрлэгээний үн мөн багтах ёстой байдаг. Тиймээс би нэг удаа 2-3 сая төгрөг төлчихгүй л өгтлээ энэ шүдэнд мөнгө зарцуулахгүй гэж бодож байвал энэ нь маш том эндүрл шүү. Энэ бол яг л үнэтэй машин худалдаж авчгаад дараа нь ямар ч засвар үйлчилгээ тосоол солих зардал гарахгүй гэж гордохтой адилхан хэрэг юм. Та насан туршдаа тэр шүдний үйлчилгээ, арчилгаа, тохируулганд мөнгө төлөхөд бэлэн байх ёстой. Хэрэв үүнийг танд анханаас нь анхааруулаагүй бол тэр эмнэлэг танд үннийг бүрэн хэлээгүй байна гэсэн үг. Одоо бүгдээрээ энэ бичлэгийн хамгийн аюултай бөгөөд хамгийн гол сэрэмжлүүлэг рүү оръё. Эмнэлгүүд танд имплант бол титан тул хизээч цоорохгүй өвдөхгүй гэж магтдаг. Тийм ээ, титан металл учраас бактери үржиж дотроосоо цоорох ямар ч боломжгүй нүнэн. Гэхдээ яг энэ давуу тал нь өөрөө хамгийн аимшигтай сул талыг бий болгодог гэдгийг хэн ч ярьдаггүй. Амны хөндийн ангаах ухаанд периимплантит гэх маш аюултай өвчин бий. Энэ нь юу вэ гэхээр имплантын титан шуургыг хүрээлэн байгаа буйл болон эрүүний ясанд бактери үрлэж үргэлжлэл үүсгийг хэлдэг. Жирийн шүд өвдөхдөө дотроо мэдрэлтэй учраас бидэнд халуун гүйдэн зүйл ухад янгинаж өвдөх эсвэл лухшиж өвдөх зэргээр маш тод дохио өгдөг. Бид өвдөлтийг мэдрэмэгцэн эмнэлэг рүү гүйдэг учраас шүдээ аврах боломжтой байдаг. Тэгвэл имплант яадаг вэ? Имплантад ямар ч мэдрэлээс байхгүй. Тэр бол үхмэл металл. Хэрвээ таны имплантын эргэн тойронд бактери үржиж ясан доогоороо хайлж эхэлвэл танд хизээч өвдөлт мэдрэгдэхгүй. Тэр бактери эрүүний ясыг чинь идэж, устгаж, хайлуулж дуусч байхад та юу ч мэдрэлгүй зүгээр л хоолойж ажиллаад явж байна. Энэ өрөөсөл ямар ч шинж тэмдэггүйгээр 3-5 жил үргэлжилж болно. Тэгээд нэг л өдөр
Таны саяар нь мөнгө төлж суулгуулсан шүд чинь зүгээр л хоолж ажиллаж байхад аман дотор чинь хөдөлж суураад унах болно гэж боддоо. Тэр үед та эмнэлэгт очил эмчнэр гараас аваад өө яс чинь бүрээ хайлтсан байна. Дахиж имплант суулгах ямар ч боломжгүй гэж хэлэх болно. Энэ үнэхээр аимшигтэй биш гэж үү? Судалгаагаар имплант хийлгэсэн 5 хүн тутмын нэгдэн буюу нийт хүмүүсийн 20% нь энэхүү пери имплантит гэх ясны өргөжил хайлтын процесс тодорхой хэмжээгээр явагдаж байдгийг тогтоогдсон. Энэ бол маш өндөр магадлал. Хэрэв та амны хөндийн эрүүл ахуйг маш нарийн сахиж чадахгүй бол тэрхүү хохирогч болсон 20% нэг нь болох эрсдэл маш өндөр байна гэсэн үг. Хэрэв та одоо миний хэлэх гэж байгаа 2 бүлэг хүмүүсийн нэг бол имплант хийх тухай бодлоо шууд толгоноос авчихъя гэж би зөвлөнө. Эсвэл наад зах нь амьдралын хэв маягаа 180 градус өөрчлөх хэрэгтэй болно. Энэ хоёр хүчин зүйл бол имплантын алуурчид гэж нэрлэгддэг. Энэ бол тамхиталт болон чихрийн шижин өвчин юм. Нэгдүгээрт тамхи татдаг хүмүүс. Олон эмнэлгүүд ашгаа бодоод тамхи татдаг хүнд ч гэсэн зүгээрээ хаалганы дараа хэд хоног татахгүй байхад болчихно гэж хэлж аргацаадаг. Гэвч энэ бол цэвэр худал үг. Тамхинд дагуулгадах никотин нь хүний биеийн ялангуяа амны хөндийн хэлгсэн суднуудыг агшааж цусны эргэлтийг маш хүчтэй богдуулдаг. Имплант амжилттай болох уу үгүй юу гэдэг нь тэрхүү титан шуурга ирүүний ястай шинээр цусны судас үүсгэн барьцалтаж нэг цус болох процессоос шууд хамаарна. Тамхи татдаг хүний болинд цус хүчилт өөрт хижээлийн байдлаар чухал учраас яс нь титан шуургийг өөрийн биеийн нэг хэсэг гэж хүлээж авч чаддаггүй. Үүний улмаас имплант ясандаа бэхлэгдэлгүй гологдож хэдэн сарын дотор идээлж сугарч ундаг. Статистикаар тамхичдын дунд имплант бүтлгүүдэх эрсдэл жирийн хүнээс даруй 3 дахин өндөр байдаг бөгөөд урт хугацаанд унах магадлал нь 80 гаруй хувьд хүрдэг байна. Та зөвхөн хэдэн минут тамхи татах таашаалын төлөө шүдний эмнэлэг тушаасан 5 сая төгрөгөөр зүгээр л хогийн савруу шидэж байна гэсэн үг. Хоёрдугаарт чихрийн шижин өвчтэй хүмүүс. Тэр дундаа цусан дах сахарын хэмжээгээ тогтмол хянаж чаддаггүй хүмүүс байна. Чихрийн шижид нь хүний биеийн дархлааны системийг судруулж аливаа шархны эдгэрэлтийг маш ихээр удаашруулдаг. Имплант суулгах нь эрүүний ясыг өрөмдөж буй метастал учраас тэнд маш том шарх үүсдэг. Сахартай хүний биеийн шархыг нөхөж ясыг бэхжүүлж чаддаггүй бөгөөд маш амархан бактерийн халдварт өртдөг байна. Хэрэв та сахарын өвчтэй бол маш нарийн шинжилгээ өгч эндокринологийн эмчийн зөвшөөрлгүйгээр шүдний имплант хийлгэж хизээж болохгүй шүү. Одоо олон хүний амьдралыг там болгосон метасталын шууд эрсдлийн талаар ярилцъя. Имплант суулгах үйл явц бол зүгээр нэг шүдний цорол бүлэгтэй адил ажилбар биш юм. Энэ бол буйлны зөөлөн эдийг зүсэж сөхөөд таны нүүрний ясыг тусгай өрөмдөгч багжаар өрөмдөж дотор металл шураг зоож оёдолд тавьдаг жинхэнэ мис засал юм. Мис засал болсон хойно тэнд маш том эрсдлүүд дагалдана. Хамгийн аимшигтай эрсдэл нь нүүрний мэдрэлийн гэмтэл. Бидний доод эрүүний ясны дотор уруул, эрүү, буйлны мэдрэмжийг удирддаг маш том мэдрэлийн судал явдаг. Хэрэв таны сонгосон эмч хангалттай туршлагагүй бол эсвэл хагалгааны өмнөх 3-т КТ зургийг буруу тооцоолж хэмжилтийг буруу хийвэл өрөмдөх явцдаа энэ мэдрэлийг шууд дайрч гэмтэх аюултай. Энэ мэдрэл гэмтснээр яадаг вэ? Таны доод уруул, эрүүний тал хэсэг, магадгүй хэлний чинь тал хэсэг насан туршдаа мэдээгүй болно. Та хоол идэж байхад уруулаа хатснаа ч мэдэхгүй, шүлс гожиж байгаагаа ч мэдрэхгүй, байнга ядаргаатай цахилгаан цохиулж байгаа мэт эсвэл мэдээ алдуулагч тариулчихсан мэт бадаарч орхисон мэдрэмжтэй үлднэ гэсэн үг. Энэ бол сэтгцэд маш хүнээр нөлөөлдөг, амьдралын чанарыг бүрэн устгадаг гаж нөлөө юм. Ийм учраас би хамгийн хямд хямдрал зарласан эмнэлгийг хизээж бүү сонгох гэж хэлээд байгаа юм. Туршлагатай өндөр зэрэглэлийн мэт засалчил энэ эрсдлийг хамгийн бага түвшинд барьж чадна. Ясны дутагдлын даалт зардлууд ба нэмэлт мэт заслууд гэж бас бий. Энэ нэгдүгээр яс нөхөх үйлчилгээ. Өөрийн яс нэмэрсэн үед хиймэл яс эсвэл донор яс шахах суулгах мэт засал юм. Хугацааг 3-аас 6 сараар уртсгана. Дараа нь гавлын хөндийн суур өргөх мэт засал. Дээд эрүүний яс нэмгэрч гавлын хөндийн агаарын удтай ойрцсон үед тэрхүү хөндийг дээш нь өргөж яс нөхөх хүн хагалгаа хийдэг. Үүнээс гадна таныг эмнэлэгт очиход тулгардаг өөр нэгэн гэмтийн бэлэг бол ясны дутагдал юм. Шүдээ ахуулаад 6 сар өнгөрсөн бол тэр хэсгийн эрүүний яс ачаал авах чадваргүй байгаа учраас бие организм үүнийг хэрэгцээгүй гэж үзээд өөрөөрөө шимэгдүүлж хайлуулж нэмэгсгэж эхэлдэг. Таныг эмнэлгийн зарын дагуу нэг имплант 1.5 сая гээд баярлаад очиход эмч зургийг чинь хараад өө таны яс нэмгэрчсэн байна. Шууд шураг суулгах боломжгүй. Эхлээд яс нөгөх хагалгаа хийн. Тэр нь нэмээд 1-2 сая төгрөг болно. Бас дээд эрүү бол синус лифт буюу гавлын хөндийн суурийг өргөх хагалгаа хийн. Тэр нь хэдэн зуун мянга болно гэдэг.
Ингээд таны анх тооцоолсон төсөв чинь 2-3 дахин өсөж хугацаа чинь 1 жил хүртэл уртасдаг. Энэ бүхний эмнэлгүүд заран дээрээ хизээч ил тод бичдэггүй бөгөөд таныг оцсон хойно л барьцаанд оруулж хэлдэг нууц тактик юм. За ингээд бид имплантчуудын ард нутагж байдаг хамгийн том сэрэмжлүүлэх гашуун үннүүдийг бүгдийг нэггүй ярилцлаа. Одоо би та бүхэнд энэ бүх эрсдлээс хэрхэн өөрийгөө хамгаалж зөв шийдвэр гаргах тухай алтан дүрэн буюу шалгуур хуудсыг өгье. Хэрэв та имплант хийх гэж байгаа бол эмчит очихоос өмнө өөрөөсөө эдгээр асуултыг заавал асуугаарай. Нэгдүгээрт би өдөр бүр амны хүнд эрүүл ахуйгаа төгсөх чадах уу? Та зөвхөн шүдний сожроо вахт өдөөхөс залгуурдаг бол имплант танд тохирохгүй. Танд тусгай имплантын утас зориултын ам зайлагч сойж магадгүй амны хүндийг усаар шүршиж цэвэрлэдэг усан утас заавал хэрэг болно. Өдөрт 5 минут угааж цэвэрлэж хэвшээгүй бол тэр мөнгөө зүгээр л салхинд хийсгэж байна гэдгээ ухамсарлаарай. Хоёрдугаарт би тамхинаас бүр мөсөн гарч чадах уу? Хаалганы өмнөх 2-7 хоног, хаалганы дараах наацх нь 3 сартаа тамхинаас 100% хол байж чадахгүй бол имплант чинь унах магадлал маш өндөр. Мөнгө ба тамхи хоёрын аль нэгийг нь сонгох хэрэгтэй болно. Гуравдугаарт миний сонгож буй эмч зүгээр нэг ерөнхий мэрэгжлийн шүдний эмч үү эсвэл мэрэгжсэн эрүүн нүүрний эмч засалж имплантолог юу гэдгийг заавал шалгаарай. Эмчийнхээ дипломын, хийсэн хагалгааны түүхийг, урд нь ямар нэгэн шүүхийн маргаан эсвэл гаж нөлөө үзүүлж байсан эсэхийг нэчхгүйгээр асууж судал. Та өөрийнхөө нүүрний ясыг мэдрэлийн судлаад тэр хүнд даатгаж байгаа гэдгээ санаарай. Дөрөвдүгээрт надад гэмтийн далд зардлуудыг даах санхүүгийн чадвар байгаа юу? Анх хэлсэн үнэн дээр яс нөхөг синус лифт хийх эсвэл дараа нь шаадан шүдийг солих зардал нэмэгдэхэд таны санхүү хямрахааргүй байх ёстой. Эцэст нь дүгнэж хэлэхэд имплант шүд бол зөв арчилж, зөв эмнэлгээ сонгож, зөв онцлуулж чадвал үнэхээр таны амьдралын чанарыг дээшлүүлэх гайхалтай технологи мөн. Гэхдээ сурталчилгаанд цохроор итгэж яаран шийдвэр гаргаж болохгүй. Эрүүл мэнд бол таны хамгийн том баялаг. Тийм учраас мэдлэгтэй, мэдээлэлтэй үзэгч байж өөрийгөө эрсдлээс хамгаалаарай. Танд энэ бичлэг хэрэгтэй сонирхолтой санагдсан бол лайк дарж, суух маань subscribe хийх мартаоцай. Хэрвээ та өөрөө имплант хийгээд амжилттай эсвэл амжилтгүй болсон туршлагатай бол эсвэл ямар нэгэн хүндрэл тулгарч байсан бол сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай. Таны хүлээсэн сэтгэгдэл өөр нэгэн хүнийг маш том эрсдлээс аварч магадгүй юм. Дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай.